За 2024 оны байдлаар манай улсад 115 мянган ширхэг камер бүртгэгдсэн. За энэ бүртгэгдсэн камерууд бол иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх. За энэ гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх чиглэлээр ашиглагдж байгаа. За энэ тоо бол цаашаа нэмэгдээ байна. Сүүлийн 3 жилийн байдлаар цагдаагийн байгууллага иргэн аж ахуй нэгжтэй хамтраад энэ камеруудын тоог нэмж байгаа. За энэ компаничсан ажлыг нь ногоон бүс гэж нэрлэдэг. За одоо энэ камер биш. За энэ камер бол доогор нь явж байгаа иргэдийн зургийг бүгднийг архивлж хадгалж байгаа тухай бүртэн. За энэ камерын дүрс бичлэгүүд цаанаа юм датабаз дээр хадгалагддаг. Иргэдээр нэмээд 3 сая ширхэг камертай утас тоологдсон. За бие зөв авч явахгүй бол энэ тэндээс бичлэгдүүлэн папарацд болно тийм ээ. Тэгэхээр бид энэ удаагийн тусгай сурвалжлагаараа дүрсийн эрх гэдэг сэдвийг хөндөж байгаамаа. Нийтийн орон зайг камержуулж хяналтын камерыг нэгдсэн сүлжээ бий болгох ажил манай улсад 2010 онд эхэлсэн. Цагдаагийн байгууллага 2022 оноос аж ахуй нэгжүүдийг шахаж камержуулж мэдээлэл шуурхай удирдлагын нэгдсэн төвд камерын хяналтын нэгдсэн системийг нийслэлийн дүүргүүдэд камерын хяналтын дид төвүүдийг бий болгожээ. Бид Баянгол дүүргийн телекамерын хяналтын дид төвдөр очлоо. Дид хурандаа Болор Эрдэнэ бидэнд ногоон бүс 1 2 3 дугаар аяны үр дүнг танилцуулсан юм а. Улсын хэмжээнд хэдэн камертай байгаа юм аа? Ер нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар болон нөгөө иргэд аж ахуй нэгжийн дэмжлэгтэйгээр нийтдээ 80 гаруй мянган камер гудамж талбайдаа бол тавьдсан байж байгаа. Ерөнхийд нь харах ажиглалтын камер гэж байгаа. Мөн хүний царайгаар бүртгэж явах энэгээр ямар хүн өнгөрөө явчихваа гэдэг байдлаар одоо хүний арай намхан хүний царайны төвшин тохируулж юм. Тэгж бас камер тавьж хүний царайгаар бүртгэж дараа нь ямар нэгэн байдлаар хүүхд алга боллоо гэхэд тухайн хүүхдийн зургаар хайлт хийж олох эсрүүлэх тиймэрхүү ажлаа явуулж байна. Одоо бас Улаанбаатар хотын хэмжээнд 176 орон зургийг камержуулсан 20 гаруй төрлийн зөрчил, тээврийн хэрэгслийн зөрчил, замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэхээр ажиллаа тэр систем бол ажиллаад эхэлсэн байж байгаа. Тэн дээрээс бол автомашины дугаараар ер нь ямар аль машин энэ хугацаанд хаагуур яаж явсан бэ гэдгийг бүгдийг шалгаад харах боломжтой болсон байж байгаа. Тэрээр нь цагдаагийн хэлцүүд газрууд руу хандах боломжтой байлгахаар одоо яг ажиллагаа хийж байгаа. За одоо хүн одоо дэлгүүртээ хулгай хийлээ гэж юм үү те. Тэр мэдлэгээр одоо хүний дүрс зураг зарчуул яаж хийх. Энэ төвүүд нэвтрүүлээд байгаа IREX гэдэг фаза програм одоо энэ үү энэ харагдчихэ. Энэ дээр бол бичлэгдэр болон гадны хүмүүсийн зургийг оруулаад энэ хүнтэй төстөө хүмүүсийг одоо энэ хугацаанд энэ камеруудаас тавьсан байх магадлалтай энийг гаргаж өгөөч гэдгээр хайлтыг боломжтой байгаа. Тэгээд хэдэн хувьтай таарч чинь 100% таарч чинь уу 60% энэ хүнтэй тохирч чинь уу гэдгээр. Одоо эндээс зураг оруулах юм тийм. Зураг оруулаад одоо энэ зургууд танаас гарч ирж байна. Энэ зураг хүмүүсийн зураг. Энэ одоо энэ араас за ийм төстөө хүнийг олё гэдгээр команд өгсөн байна. Тэгэхээр энэ хүнтэй төстөө камерууд одоо энэ 15 дугаараар мянган барааны уртын камер, өргөөгийн телевизийн 100 талын зам камер, 13 дугаар сургууль орчинд гэдэг юм. Энэ камерууд эндээ төстөө хүн явсан байх шүү гэдгээр ингээд хараад ирж байгаа гэсэн. Тэгээ 68 хүүхдэд, 70 хүүхдэд, 60 хүүхдэд харж байгаа. Таарч байгаа. Яг энийг гаргаад ирвэл илүү одоо камерын сайжраад дүрсээсээ аваад метр сайтай байж юм яг энэ камеруудаар ингэж өнгөрсөн байна гэдгээр шууд гаргаад ирсэн. Ерөн сурвалжлагч байгаа ч юм уу хүмүүсээ санаа холбоод тэгээд энэ хүн яг энд явж шүү гэдэг байдлаар дохио өгдөг систем бас байгаа. Маш ч тогтоох боломжтой. Боломжтой. Хизээнээс тийм боломжтой байна. Энэ төсөл чинь 2024 онд хэрэгжиж эхэлж байгаа. Нийслэлийн засаглалын хөрөнгө оруулалтаар хэрэгжээд одоо энэ онд багтаад байна. Дотроо бол тийм. Дотроо. Ерөнхийдөө цаашны зорилго нь аймгийн төвийг ч гэсэн аймгийн төвдөр байгаа дэд төвүүдийг нэгдсэн төвтэйгээ холбоод нэгдсэн нэг систем болгож ажиллуулахаар зорж байгаа. Одоо энэ дээр бол ийм хүмүүс ингээд танигдсан зураг нь одоо
нүүрсээрээ орон таньсан тайд бүртгэгдсэн байна гэсэн. Тэгээ улаанаар нь явуулаад энэ хугацаанд Чиний үл ирэн сурвалжлагдж байгаа болон одоо нөгөө нэг алга болсон хүүхэд хүмүүс тэднийг хайж олоход цаг хугацаа хэмнэ. Сэм. За амар хэрэг бичгээр үнцэн шил. Яасан мөлий. За цагдаа бол энэ Ингрийн камерын бичлэгээ яг албан ажилдаа хэрэглэх ёстой. За тэгтлийн цагдаагийн Ингрийн камерын бичлэг гадагшаа алдагч цацагдсан хэд хэдэн тохиолдол юу гарч ирсэн. За би бол хоёрыг тодорхой санаж байна. Авраг ирээ. За. Хаана шигтэй та? 7 байна уу? Байна. 2023 оны 1-р сарын 20 ковид цар тахлын хөл хорионы үеэр хууль хяналтыг бүрдэх байгууллагад ажилладаг найзууд Улсын онцгой комиссараас тогтоосон хөл хоройг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон. Тэднийг зогсоон шалгасан цагтаа бүгдийнх нь бичиг баримтыг шалгаж царайг нь Ингрийн камертаа харуулсан. Улс маруугүй бичлэгийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулж олон нийтэд цацсан. Хуульч нарын зорчих маршрутыг урдаас мэдэж тэдэнд чиглүүлж хийсэн гүйцэтгэх ажил байсан эсэх нь онцгой хэвээр үлдсэн юм а. Таны бичиг баримт нь өөр ажил шиг үнэх мэн үү? Хаана шигтэй та? Жишээ 2. Улсын их хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигч Архитан цогтурсан үедээ хамт нэр дэвшсэн иргэнтэй муудалцсан. Энэ дагуу дуудлагаар ирсэн цагдаагийн албаагч тухайн нэр дэвшигчийн цогтуурлын зэргийг шалгасан. Дээрх бичлэгт нэр дэвшигчийн царай тод гарсан. Уг бичлэг өрсөлдөгчийн гард очиж сонгуулийн сурталчилгааны үеэр мэдээллийн сайт болоод нийгмийн сүлжээгээр цацагдсан юм а. Албан хаагчийн Ингрийн бичлэг хэрхэн алдагдсан талаарх мэдээлэл одоо хүртэл ил бишээ. Ер нь одоо Ингрийн камерыг одоо цаа албагч Ингрийн камерыг ер нь яг юунд шилжүүлдэг вэ? Нэгдүгээр тухайн албаагчийн аюулгүй байдал. Хоёрдугаар тухайн хэргийн газрын юм уу үсгэр шалгалт баримтжуулах гэж хамгийн хоёр байна. Хойд төлөвийг шууд дамжуулах. Одоо энэ 4G сүлжээгээр холбогдсон болохоор одоо хаана явж байгаа, юу хийж байгаа, дуу дүрс бүгдийг энэ төвдөрөө шууд дамжуулаад гэж байна. А шууд энэ дээр албаагчтай хэрэг. эндээс бас үлдэрч болтой. Эндээс ингээд эргүүлээ албаагчтай машин дээр ингээд дуудлага гэсэн хаана яаж очиж яаж чиглэл удирдах гэж байна. Зодын чиглэлүүд дэд хариу өгөө. За энэ яг Одоо дуудлалд явах албагч одоо тэр нэг бичлэг хийж штэ. Ингрийн камераа асаацсан шууд дамжуулсан явж байгаа гэсэн одоо яг энэ айлд очиод тухайн дуудлагын дагуу шалгалт хийгээ явж байна. Ингээ шууд дамжуулаа явж идэв юм. Тийм 4G камерыг сүүл 2025 оны 1-р сард энийг нэвтрүүлээд эргүүлийн машинуудтай болон албаагчтай дуудлага явуулдаг албаагчтай Ингрийн камераар хангаад өгсөн. Одоо таардаг спикер нь байхгүй байгаа байхгүй. Тэрнээс биш интерний ярьж байгаа яриаг нь бас бид нар давхар сонсоод тэгээд одоо тэр нэг хурлын микрофон биш үү? Тэр шиг микрофон байх юм бол за нөхдүүд чинь хоорондоо тэгж ярьсан байх шүү. Тэгж ярьж байгаа юм бол ингэж шалгаараа гэдэг бид нар эндээс нь давхар микрофон зааварчилгаа хөргөн жижигхэн Ингрийн камер дээрээс шууд цацагдаад нөгөө албаагч сонсно гэсэн үг байхгүй. Нэгсдэ гар станц шиг. Тэгэхээр ер нь бас алдаа гарах магадлал бас багасна гэсэн үг шүү дээ. За зөв зааварчилгаа нөгөө шалгалтын ажиллагааг нь хийлгүүлнэ. За гих мэтэр цагдаагийн албаагчд бол бичлэг мэдээлэл бол олдохдоо маш амархан. Бидний одоо үзүүлэх хоёр бичлэг байгаа. Энэ бичлэг бол эхний хамгийн ихэнд үзүүлсэн бичлэгтэй холбоод лифтэнд нэг оцхонсон хуульч нартай холбоотой энэ бичлэг. Энэ бичлэг бол сөөхөөс алдагдсан. Энийг хэн тэр сөөхөн бичлэгийг хулбарлаж авсан, ямар зорилгоор гадагшаа задруулсан гэдэг. Энэ үйлдэл нь хууль хяналтын байгууллагаар эцлэгдээгүй. За энийг бол тогтоож чадаагүй байна.
өөрсдөө авчгаад тэгээ өөртөө тэгээ танихгүй байлаа. Тийм үү. Тэгэхээр цаад талаас нь өөр ашиг сонирхолтой хүмүүс тэр бичлэгийг хууль бусаар авсан байгаа байхгүй. Энэ бол борлогч хууль бусаар авсан байж байгаа тийм. Тэгэхээр энэ камерын бичлэгийг яаж авах гэдэг асуудал өөр асуудал. Нэг ч юм бас нэг шалгах асуудал юм. Холбогдох хуулийн хэрэгтэй байгуул. Орон сууцны шат лифт тоглоомын талбай бүгдээрээ камертай. За энэ камеруудыг сууц өмчгчлийн холбоо бүгдийг нь хариуцж байгаа. Тэгтэл иргэд бол энэ сөөхийн камерыг шүүж одоо бичлэг хийж байна. Сөөхүүд энэ бичлэгүүдийг гадагшаа гаргаад за энийг өөрөөсөө хууль зөрчиж байгааг бас мэдтгүү. За энийгээ сошиал дээр тавиад идэх. Тэгтэл энэ сөөхийн бичлэг өөрөө хувийн нууц, энэ гэр бүлийн аюулгүй байдал, хувийн орон зайтай маш их холбоотой. Жишээ. Нэгэн хотхны суус өмслөгчдийн холбооны ажилтан оршин суугчийн хүүхдийг хаалганы номер хуулж авсан гэдэг шалтгаанаар бичлэгийг нь хийж оршин суугчдын дундын чат руу тавьсан. Тэрээр бичлэг хийж оршин суугчдад тараснараа хүүхдийг эрсдэлд оруулахаас гадна үе тэнгийн дээрлэхэлд гадуурлалтанд өртүүлэх үр дагавараа тарьж байгаагаа утсаар нь залгаж асуухад мэдсэнгүй. Тэгэхээр бид болохоор нөгөө оршин суугчдаа одоо хүүхдүүд маань ингээд нийтийн эзэмшилтэй хайр гамтай яхаа мэдхгүй байгаад шүү хэлж ойлгуулаарай гэсэн одоо хүсэлтэйгээр зөвхөн оршин суугчдын Viber групп дээр тэндээ постлоод гэж одоо нэг Viber групп штэ. Коммент маягаар оруулаад за тэрнийхаа дараа одоо нөгөө манай оршин суугч биш хүүхдүүд бас орж ирж нөгөө юм мэддэг байхгүй юу? Гэхдээ бид бас тухайн айлын бататнаас бүрэн тэдний тэр хүүхчүү гэдэг юм бол бичээгүй. Зөвхөн энэ дайрны тэдэн дахин хүүхэд биш үү гэдэг нөгөө оруулсан. Тэгээд дараа нь энэ гэхдээ одоо нөгөө оршин суугчаа аль байрны хэдэн татвар үзсэн мэдээгүй байсан. Тэрний дараа оршин суугчаа энэ айлын хүүхд юм байна гэдгийг дараа нь хөөж олоод эцэгтэй холбогдсон байна. Өөр бусад арга хэмжээ авч болно шүү дээ. Одоо тийм өмнөх тогтолцооны ч юм уу тэгж нийтийн жигшүүлдэг гэдэг ойлголт бол одоо өмнөдийн Монголын арчсан юм байх ёсгүй. Учир нь нэг хамт улсны жигшүүлдэг. Нэг нийт төлөө нэгнийхээ төлөө гэдэг ч юм уу тийм өмнөх нийгмийн тийм юм одоо л яваад байдаг юм шиг. Яваад энэ багагийн хэлжүүл баггүй. Энэ одоо ч хүн болсон бий даасан тийм ээ. Үгүй. Нийт төвд хүний төлөө юм гэдэг юм байхгүй. Хүний жигшүүлгийг бүр тийм ба. Ийм хамтаасаа бидээс асуух хэрэгтэй. Саяхан бас та бүхэн мэдж байгаа одоо нэгдүгээр сургууль дээр нэг иргэн тийм ээ одоо яг тухайн нөхцөл байдалд бол харахад тэр хүүхэд өөрөө тэр иргэнийг гэдэг юм уу тэр насан турсан хүнийг доромжилж байгаа үйлдэл нь өөрөө буруу боловч нөгөө талдаа нөгөө хүүхдийн одоо тэр бичлэгийг шууд бас олон нийтэд цацж байгаа тэр хүүхдийн эрхийг бас зөрчиж байгаа. Өөрөө Монгол улсад бас хүүхэд эрх хамгааллын тухай хууль хүүхдийн эрхийг хамгаалсан олон бас хууль тогтоомжууд дүрм журмууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр харахаар хүүхд эрхийг бас зөрчсөн үйлдэл болоод харагдчихж байгаа. Тэгэхээр бид нэр өнөөдөр бүх төвшөнтэй буюу одоо ганц боловсролын байгууллагад дамжуулан одоо бас хүүхд хүмүүжлийн ажлыг ярих биш. Бүх төвшөндөө нийгмээрээ бид нар энэ хүүхдэд өрсөлдөг үлгэр дуурайлал болох хүүхдэд эерэг нөлөөлөлд үзүүлэх хүүхдүүдэд зөв одоо бас шаардлага юм нөлөөлөлд үзүүлдэг энийг л одоо бий болгох нь бол бас айгүй чухал гэж харж байгаа. Тийм ч учраас бид нар бодлогын түвшинд ер нь одоо энэ хүүхэд хамгааллын чиглэлийн юм нөлөөллийн ажлуудыг зохион байгуулахдаа оролцогч талуудыг бүгдийг нь оролцуулахыг зорилгоо болгоод байгаа. Энэ нь өөрөө одоо юу гэж хэлж байгаа нөхөр сургалтын байгууллагын бүх түвшний одоо ажилч албан хаагчдыг түнчлэн эцэг эхчүүдийг тийм ээ за суралцагчдыг бүгдийг нь оролцуулж аль аль нь одоо зөв бас ойлголтод хүрчээж өөрөө энэ бас илүү эерэг үр дүнтэй болох юм байна гэж харж байгаа. Одоо ялангуяа одоо энэ жижиг одоо энэ супермаркетууд дээр тийм нэг хоёр юм шүмжтэй үний зорилгыг аваад тавьдаг гэдэг байна. Энд дээр бид нар бол одоо нийслэлийн нэг үедээ юм одоо нэг уулзалт хийгээд ялангуяа сүлжээтэй GC юу гэдэг GS-ийн CEO гэдэг ийм хүмүүс гараад байгаа гэдэг яриад бүгд бид нар бас тийм албан бусдын мэдээлэл ирсэн байж. Энэ дээр бид нар анхаарал тавина. Ямар тохиолдолд үгүй холбоотой яасан бол тэр хүүхдүүд өчтөө үйлдэл нэг үйлдэл зарсан зүйл байхгүй шүү дээ. Тэр хүний тэгж гений юм шүү гэдэг юм гэдэг.
өөртөө цахим орчиндөө өөртөө цахим сүлжээгээ тавьлаа. Дараагийн жишээ GS25 CU зэрэг сүлжээ дэлгүүр 24 цагаар ажилладаг. Тэнд оюутнуудаа цагаар ажилладаг. Үйлчлүүлэгч нар тэдгээр худалдагчдтай зөв бус харилцсан, хил амаар доромжилсан, цогсон асуудал гарах нь бий. Мөн дэлгүүрээс эд зүйл хулгайлж авсан гинт хэргийн талаарх мэдээллийг цахим сүлжээнд байршуулж нийгмийн сүлжээгээр цаазлуулдаг явдал их байна. Зүүн хулгайд эд зүйлээ алдсан бол бичлэгийг нийгмийн сүлжээнд биш, цагдаагийн байгууллагад хандаж гаргах ёстой байдаг. Жишээ 3. Хэдэн жилийн өмнө ресторанд тусгай албаны хурандаа татварын хилцээний дарга компани захирлаар архитан согтуурж улмаар муудалцсан нэгнийхээ толгойг архины шилээр хагалж байгаа бичлэг цацагдсан. Тухайн бичлэг бол таасны камераас бичдэг, бичлэгийн их нь ресторанд хадгалагдсан байгаа. Гэтэл уг бичлэгийг хурандаа нарын зодон гэдэг нэрээр мэдээний сайтад өгчөд задлуулсан. Тухайн үед хууль зүйн сайдаар Нямбатар байсан санагдаж байна. Зодон хийсэн нөхцөлийг ажлаас нь халсан гэж мэдэгдэж байсан. Бичлэгээ цацагдсан сайт тухайн үеийн хууль зүйн сайдын хоршил сэтгүүл зүйн салбарт буруу жишээ тогтоосон. Жишээ 4. Үндсэн хуулийн цэцгийн гишүүний энэ бичлэгээ тухайн үед дуйлан тарьж байлаа. Цэцгийн гишүүн гэдэг бол төрийн өндөр албан тушаалтан. Түүний ажлын байр төрийн хамгаалтанд байдаг. Гэтэл төрийн хамгаалалттай байрнаас камерын бичлэг алдагдаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд илүүлсэн. Цэцгийн согтуу гишүүний уг бичлэгийг хэн ямар зорилгоор өгсөн бэ гэдг нь анхаарал татна. Тийм зүйлүүд аяих явагддаг штэ. Энэ зөвхөн мэдээлэх зорилгоор биш. За мэдээлэх байсан ч гэсэн ард нь өөр давхар зорилго нөгдчихийдэг тий. Энэ нэгэн хүнийг гутаанд оромжлох юм уу, харлуулах эсвэл том PR-ийн үйл ажиллагааны нэг хэсэг байх гэдэг. Тэгэхээр энэ дээр бол хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө санамсаргүй болон санаатай байдлаар энэний нэг хэсэг нь болоод арга хэрэглүүр нь болно гэдэг бол маш харамсалтай хэрэг. Энэ нь зорилготой мэдээлэл үү? Нэгдүгээрт харах, хоёрдугаарт нь энэний цаанд хэний эрх шиг явж байна вэ? Тэ тухайн нэг бүлэг ч юм эсвэл хувь хүн хэвлэл мэдээллээр дамжуулж өөрсдийнхээ эрх шгийг тулгах, харуулах тий өөрсдөө ард нь үлдээд хэвлэл мэдээллийг өмнөө бариад ингээд гарах. Энэ болгон буцаагаад хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийн нэр хүндэд маш хортой учраас эдгээр асуудал маш нухацтай редакцийн шүүлтүүртэй хандж явах нь зүйтэй л гэж. Хэвлэл мэдээлэл нийгмийн сүлжээгээр цацсан бичлэг болгоныг тайлбарлал дуусахгүй. Бид бол хүний зураг, дүрсийг авах гэж байгаа бол өөрөөс нь зөвшөөрөл авч байхыг зөвлөж байгаа юм а. Хууль нь ч юм. Хүний дүрс бичлэгийг хууль бусаар цуглуулах явдал нь өөрөө мөрдөн мөшгөх гэмт хэрэгт тооцогддог. Гэтэл хууль ёсоор бусдыг нууц далд аргаар мөрдөн мөшгөх эрхийг тагнуулын байгууллага гүйцэтгэх ажлын тухай хуулиар олж авсан байдаг шүү дээ. Хууль чундрах эрдэнэ Галбаатар нар үндсэн хуулийн цэцэд 2023 он, 2024 онууд гүйцэтгэх ажлын хууль тогтоомжуудыг өгч ирсэн. За ингээ зарга явсан. Энэ бол дүрсийн эрхтэй холбоотой нэгдлийн маргаан байсан. Өнөөдөр бол хүчний үйлдвэрлэж байгаа хуулиар мөрдөн шалгах ажил явуулдаг байгууллагууд гэмт хэрэг илрүүлэхийн тулд юм уу? Гэмт хэргийг талсан зогсоохын тулд гүйцэтгэх ажлын хүрээнд нууц камер, дуу дүрсний бичлэг гэдэг элдв төхөөрөмжүүдийг ашигладаг, нууцаар суйрлуулдаг гэсэн үг. Иргэд бас ийм төхөөрөмжүүдийг олж яваад. За тэгээд дүрс бичлэгийг нийгмийн сүлжээнд цацаж хүний нэр төр алдар хүндэд халдж байна. За эргээгээ дахиад шантаж хийж байна. Иннээс эргээ өөрийгөө хамгаалахын тулд тэр төхөөрөмжүүдийг ялгаж салгадаг, олдог, илрүүлдэг ийм тусгай төхөөрөмж ашиглах шаардлагатай болдог. Тэгтлийн төхөөрөмжийг зөвхөн тагнуулын байгууллага оруулж ирэх, ашиглах ийм эрхтэй байдаг. Иргэнд бол энийг дахиад эргүү үйлээр хоригдсан байд юм байна. Энэ талаар бид нэр хуульч ундрах эрдэнэтэй ярилцсан энэ яриг одоо үргэе. Одоо мөрөгдөж байгаа хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүн бол өөрийнхөө мэдээллээ өөрөө л хамгаална гэж заасан. Тэгэхээр хүн өөрийнхөө хүний мэдээлэл гэдэг чинь ингээл хүний загтал харилцааны нууц байж болно, байршлын нууц байж болно, хэд хөрөнгийн нууц байж болно, бүх төрлийн нууц байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нууцаа хүн одоо жишээлбэл хамгаалъя, жишээлбэл орон гертэнд камер байгаа юм байхгүй юм гэдэг мэдмээр санагдах юм бол энгийн хүн бол ингээд хараад өөрийнхөө герт камер байна байхгүй мэдчих чадахгүй. Тэрийг бол тусгай төхөөрөмжөөр л хайж олох боломжтой. Тэгэхээр ингээд тусгай төхөөрөмж ингээ хайж байгаа худалдаа авчих юм бол тэр хүн гэмт хэрэгтэн болчих гээд байгаа байхгүй юу? Ер нь бол тийм үйл болцсон юм байна. Одоо ч гэсэн тийм үйл. Тэгээд үндсэн хуулийн цэцүүл анх бол энэ дээр маргаан үүсгэхээс татгалцсан. Тэгээ за би энэ дээр гомдол гаргаад ингээд дараагийн шатанд нь гомдол гараад явсан. Тэгээд эцсийн дүндээ бол маргаан үүсгэсэн. За ингээ үүсгээд дунд шатны хуралдаанаас бол үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнсэн.
Ингэж дүнсэн дүгнэлт нь бол миний хувьд бол бас үндсэн хуулийн үйл санаанд нийцсэн юм дүгнэлт гарсан гэж боддгийн. Гэтэл бол улсын хурлал бол энийг хүлээж аваагүй. За ингээд их судлалын хуралдаан болоод их судлалын хуралдаанаас өмнөх шийдвэрээ өвчнгөө болгоод үндсэн хууль зөрчөөгүй байна гэж үзсэн. Яг ийм тохиолдолд эцсийн түүх нь бол бараг болж байгаагүй бах. Давлжийн бол болсон бол ганц нэг л болсон байхыг үүсэхгүй баг. Ер нь цөөхөн л болсон баг. Дээрэс нь яг би үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргахтаа өөр дэлхийн улс орнуудын хууль тогтоомжийг судалж байгаа юм л да. Ингээд судлахлаар бүр одоо жишээлбэл интернетэд ил байж идэв юм л бүр камера детектор гэдэг hidden camera detector гэдэг ч юм уу те. Бүр Amazon, eBay-ээр ингээд нууц камер илрүүлэгч гэдэг худалдаж байгаа, борлуулж байгаа ийм зүйлүүд бүр байгаа байхгүй. Юу хэдэн доллар өгдөө хэдэн үнэ гэдэг. Би үнийн одоо бас яг сайн санах байна. Гэтэ бол нэг $30, $50 ч юм уу те. Бүр яг ийм зарим улсуудад бол яг энэ хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой ийм тусгай техник төхөөрөмжүүд одоо хийдэг те, судалдаг. Тийм одоо нэг бизнесийн байгууллагууд хүртэл байгаа байхгүй юу? Тусгай сурвалжлага нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар бид дүрсэн эрх гэдэг сэдвийг хөндлөө. Төрөнд дурдсан баримтууд бол босон явдал. Босон явдлыг олон нийтийн сүлжээнд тавьж бусдын нэр төрөөр алтар хүнд там байдлаар ингээ халдаадах. Нийгмийн сүлжээнд тавьчихаар хүмүүс тэр хүмүүсийг асар ихээр хараанд оромжилж байгаа. Тэгтэл тэр хүмүүс зөрчсөн хууль босоод энэ ёс зүйн үйлдэлтэй хариуцлага хүлээж тэр хүмүүсийг нийгмийн сүлжээнд хүмүүсийн хоол болгох шаардлагагүй. Хүн төрөлхтөө олон жилийн өмнө гин буруу үйлдэлсэн, гин тэрэг хийсэн хүмүүсийг бусад нь одоо сургамж болох үүднээс олон өмнө цаацалдаг байсан. Энэ цааз өнөөдөр нийгмийн сүлжээ болчиход. Тэгэхээр хүмүүсийн дүрсний эрхийг хамгаалахын тулд холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах шаардлагатай байна. Эрэг хууль, зөрчлийн хууль, иргэний хууль, хувь хүний мэдээлэл хамгаалах хууль. Энэ хуулиуд дээр тодорхой өөрчлөлт хийхгүйгээр энэ эрхийг хамгаалж чадахгүй юм байна. Одоо нэмэгдээ лайвчд гарч ирж байна. Энэ лайвчд бол хүмүүсийг элдвэр гутанд оромжилж байна. Дуу дүрсний бичлэгийг ямар ч зөвшөөрөл авахгүйгээр хийж байна.